За энийг хоёр тал руугаа нуруугаа харуулаад зогссон юм шиг энэ ханз бол хойд умард зүгийг заадаг ханз байна. Бээжин гэдгийн бээд ордог те. Бээжин чинь Хятадынхаа хамгийн хойд хэсгийн хот буюу Бээжин байсан. Тэгэхээр хөхмөрийн шар мөрөн хоёрынхоо гол амьдардаг хүмүүсийг хан үндэстэн буюу Хятад хүмүүс гэдэг байсан тийм ээ. Тэгэхээр тэдний хувьд хамгийн артлын хот нь хойд зүгийн хот буюу Бээжин байсан байна. За Бээжин在中国的北边 Бээжин байгаа中国的Хятадын北边хойд талд байгаа. За нөгөө жунгаа гэдэг үг чинь Жунгуо гэж хэлдэг үг тийм ээ. Хятад улс, дундад улс. 办公室在图书馆的北边. За офис нь байдгаа 图书馆的 номын сангийн 北边 хойд талд байдаг. 往北走半天. За ван гэдэг нь болохоор руу чиглэл зааж байгаа үг. Дагвар үг, нөхцөл үг тийм. Бэй тэгэхээр хойд зүг рүү зов алхаад бантен бүтэн өдөржингөө л хойд зүг рүү алхлаа. Тэгээд цайдаола сая нэг юм очлоо хүрлээ. Нага сяочэн тэр нэг жижигхэн хот руу сая нэг юм очлоо гэнэ. За тэгэхээр бэй ингээд ийшээгээ нэг хүн хараа зогссон, нөгөө тал руу бас нэг хүн хараа зогссон юм шиг арт тал, нуруу, тэ хойд тал энэ төр гэсэн үг байна. Аи банжала ихч нүүсэн. Бандао 城市北边去了. Нүүгээд очсон. 城市 хотын 北边 хойд тал руу нүүж очиж явсан. 报纸上说 за сонин дээр хэлсэн байна. 北边 хойд талд хойд зүгт 今天下雪了. Өнөөдөр цас орсон гэнэ. За та хэд өөрсдөө өгүүлбэрийг зөв дараалалд оруулан бичээрэй. Өнөөдрийн үгс үг бэй хойд зүг.